За сайн байна уу? За өнөөдөр баялагын шат гэдэг номын талаар ярив. За энэ бол Ник Мажуулигийн бичсэн бестселлер болж байгаа. Ийм гайхамшигтай ном. Бид нар бол хүмүүсийг мэдлэг мэрэгжлэр нь янз бүрийн нийгмийн давхаргаад хувааж үтчихэдэг. За тэгвэл тэрнээсээ бас илүү чухал бид нарын амьдрал чухам аж аргалтай байна уугүй байна уу? Энийг шийдэх англи давхаргаа болвол хөрөнгө шинэ бэлбэнчин эд баялгаар нь давхаргаа туваах ийм аргачлал юм байна. За ингээд энэ номон дээр болвол 6 давхаргаад хувааж утсан байж байгаа. Хэрвээ энэ 6 давхаргааг ойлгох юм болвол өөрийнхөө цохом ямар левелд байна уу? Яаж шатахгүй гэдгийг ойлгоно. Бие мэдвэл хүн бэлчээрээ мэдвэл малгсаг байдаг. Бид нар өөрийгөө таньж мэдж дараа нь хөгжүүлэхэд тус бол. За ингээд эхнийх нь болвол 1-р төвшин буюу 1-р шат. Сарын орлого 35 сая хүртэл гэж байгаа юм. За энэ болвол дээд хэмжээ нь 35 сая. Өөрөөр хэлэх юм бол 0-оос 35 сая хүртэлх орлоготой болвол 1-р левел юм байна гэж тодорхойлж байна. За энэ бүх өв хөрөнгөд юу багт хөвгтэй зэрэг өөрийн чинь байр, машин, газар, тэгээ хувцас, тэгээд орлого. За энэ бүх зүйл багтана. Тэгээд бас энэ дотроос хасагдах зүйл байгаа юм. За тэрний юу гэхтэй зэрэг өөрийн чинь өөр зээлүүд энэ орлогоос чинь хасагдана. Бага хөрөнгөс чинь. Тэгээ өөрийн чинь гартаар жив жинхнээс үлдэж байгаа чивэр дүнчэхэд байна. За энэ нь хэрвээ 0-оос 35 сая байх юм бол 1-р левел гэсэн. 35 сая гэдэг нь доллараар бодож үжих юм бол 10,000 доллар гэсэн үг. За цаашдаа энэ бүх левелийг болвол ийм цэвэр өөрийн чинь хөрөнгөөр бодоод явна. 2-р левел болвол төвшин болвол 35 саяас 350 саяын цэвэр хөрөнгөтэй байх. За 3-р левел нь болвол 350 саяас 3 тэрбум хагас хүртэл ийм хөрөнгөтэй байх. За 4 нь болвол 3.5 тэрбумаас 35 тэрбум хүртэл. 5 нь болвол мэдээж 35 тэрбумаас 350 тэрбум хүртэл. 6 нь болвол 350 тэрбумаас дээш. Ихэн 80-аад төгрөгтэй байх хэмжээний. Ийм байдлаар ингэж 6 төвшөнд хуваасан. За энэ 6 шат болгон ямар онцлогтой байх вэ гэвэл 1-р төвшин болвол өөрөө дур мэдж мөнгө зарцуулах эрх байхгүй өөрчлөлттэй гэсэн. 2-р төвшин хүмүүс болвол дэлгүрд ороод дуртай хоол хүнсний хэмжээлийг худалдаж авах ийм чадвартай. Хөдсөн зүйлээ худалдаж аваад тэрүүгээр хоол хүнсийгээд эрүүл амьдрах ийм чадвартай гэсэн. За харин 3-р төвшин левелийн хүмүүс болвол гадуур хооллох боломжтой. Ямар ч хоолны газар ороод үнийг үжихгүйгээр дуртай хоолоо жахаал идэх ийм чадвартай байна. За 4-р төвшингийн хөрөнгөтэй болох юм бол дуртай газраа аялж жугаалж явах болцоотой бол. Гадаадын альч улс оронд очоод хэдэн 7 хоног аялаад ирэхэд ямар ч асуудал байхгүй. За ерөнхийдөө бол хэрвээ ийм төвшөнтэй болъё гэх юм бол тэрбумтан байхгүй болохгүй гэсэн үг. Монгол мөнгөөр. За 5-р төвшингийн хүмүүс ямар болж байгаа вэ гэх юм бол өөрийнхөө оршин суух амьдрах газар орныг чөлөөтэй сунгах ийм боломжтой бол. Альч улсад очоод хотын ямар ч байрлалд өөрийн дуртай байрыг худалдаж аваад амьдрах ийм хөрөнгө чинаатай болсон байна. За хамгийн дээд левел 6-ад байгаа юм бол зөвхөн өөрийнхөө амьдралыг өөрчлөх биш, бусдын амьдралыг өөрчлөх ийм чадвартай болчихсон байна. За энэ бол их өргөн хүрээний ойлголт. Жишээлх юм бол шинжлэх ухааны шинэ нээлт хийдэг ч юм уу.
шин технологийн нэвтрүүлдэг ч юм уу. Эсвэл 60 хөрөнгө мөнгөтэй хүмүүс улс төрд ороод сонгуулийн үр дүн хүртэл нөлөөлж байгаа. Гэх мэтэр бусдын амьдралыг нөлөөлөх ийм чадвартай болцсон байна гэсэн. За энэ нь болвол 640 хүмүүсийн чадвар. Өөрөөр хэлэх юм бол бид нар юу гэж ярьдаг вэ гэдэг зэрэг хүнжидик хэрээр хөлөөнж ийнэ гэж ярьдаг. Хэрвээ нэгдүгээр левелд байх юм бол өөр ширээсэл гарах асуудлыг бодох нь биш та. Өөрийн хүснээр ямар нэгэн худалдан авалт хийх боломжгүй. За 35 сая төгрөгийн хөрөнгөтэй юм бол 35-аас дээш 350 сая хүртэл хөрөнгөтэй байж сая дэлгүүрээс дуртай зүйлээ авч хоол унд хийх ийм чадвартай бол. Хэрвээ тэхгүй бол яах вэ? 2 дугаар левелийн хөрөнгө мөнгөтэй мөртлөө гадаадд жугаалаад яваад байвал яах вэ? Маш түргэн хэмжээнд өр жээлэн дарагдаад нэгдүгээр түвшин рүү унах гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бас нэг дүрэн байгаа. Өөрийнхөө хөрөнгө мөнгөнөө чухам хэдэн хувийн зарчуул болох уу? За энэ ном дээр бичснээр бол 0.001% л одоо зарчуул бол. Жишээлх юм бол 35 саяын хөрөнгөтэй хүн болвол 3500 төгрөгийг гар татгүйгээр өдөр тутам зарчуулж болно. За энэ 10,000 доллараар авч үчих юм бол өдөрт ерөөсөө $1 зарчуулахад асуудалгүй гэсэн. Ийм байдлаар тооцоолж бичнэ. За энэнийхээ хэмжээгээр дараагийн хэсэг дээр ярах 1% дүрэн гэж гарч ирнэ. За энэ нь юу вэ гэдэг зэрэг өөрийнхөө бүх орлогын 1% нуттай зэрэг өөрийгөө хөгжүүлэхэд ч юм уу эсвэл хувьчаа худалдаж авахд ч юм уу эсвэл пүүс компани байгууллагад ч юм уу зарчуулж болно. За тэгхийн бол яг уу алдна гэж байхгүй. Тогтвортой байна. Удаандаа үр дүн асар гайхамшигтай гарч ирнэ. За одоо тэгвэл залгаад тэгвэл энэ 6 төвшөнд бас өөр ямар онцлог байх вэ? Энэ төвшнөө яаж ахиулах вэ? За энэ талаар ярив. Нэгдүгээр төвшин левелд чагийн хөсөөр ажилдаг. Чалангаран амьдралаа аргаж чаддаг. Ихэвчлэн буян хүчний хөдөлмөр эрхэлдэг. Мэдлэг мэргэжил байхгүй. Тэгээд өрж хэлэхтэй. За ийм учраас энэ нэгдүгээр төвшөнд байгаа хүмүүс яах вэ гэдэг зэрэг хэдэн жилийн анхааруулсан байж байгаа. Хамгийн чухал зүйл нь гэдэг зэрэг нэмж өр тавьж болохгүй. Өржөлөө баргадуулах хэрэгтэй. Тэрний төлөө яах вэ гэдэг зэрэг илүү олон чагаар ажиллах хэрэгтэй. Давхар ажил хийх хэрэгтэй. Харин юу хийж болохгүй вэ гэдэг зэрэг хөрөнгө мөнгө зарцуулаад мэдлэг боловсролоо дээшлүүлэх энэ ажлыг хийгээд хэрэггүй гэж байна. За энэ болвол энэ номыг уншаад мэдсэн баргал шинжил. Урдны ерөөсөө сонсож байгаагаа. Тэгэхээр мэдлэг мэргэжил байхгүй. Өөрийнхөө хүч чадлаар, биеийн хүч чадлаар ажиллаж амьдарч байгаа. Өржөлтэй амьдралын хамгийн доод түвшинд байгаа хүмүүс болвол хөрөнгө мөнгө зарцуулж боловсрал эзэмших шаардлага байхгүй гэж хэлсэн байна. Яагаад гэвэл энэ юу байхгүй байгаа байхгүй юу? Өржөлтэй боловсралд хөрөнгө оруулалтыг тийм мөнгө байхгүй. Тийм чаагч байхгүй. Тэгээ чинээ их зээл аваад их сургууль сураад гарч ирсэн ч гэсэн амьдрал нь өөрчлөгдөв. Тэгэхээр яах вэ? Хөрөнгө мөнгө зарцуулахгүйгээр мэргэжил эзэмших чадвартай болохыг бодох хэрэгтэй гэж хэлсэн байна. За энэ их чухал. Ягаад гэвэл багшд шав орж болно. Тэгээ мэргэжлийн эзэмшээд авах болно. Жишээлх юм бол одоо гар урлалаар гэдэг ч юм уу, гажир тариалангаар гэдэг ч юм уу, барилга дээр гэдэг ч юм уу. Мэдлэг мэргэжилтэй хүний дагаад шав ороод тэр мэдлэг мэргэжлийн эзэмшээд ингээд тэргээр нь ажиллаад ингээд орлогоо нэмэгдүүлээд өөр ширээсээ салаад дараагийн амьдрал руу орох. Дараагийн түвшин рүү орох. Энийг бодох хэрэгтэй гэсэн байна. Энэ бол үнэхүү чин сэтгэлийн зөвлөгөө. За ийм байдлаараа нэгдүгээр түвшингийн өр гэр бүл болвол амьд үлдэх ийм стратеги байлт хоолыг барих хэрэгтэй. Өржөлөөс гарахгүй болвол хижээч одоо энэ ядуугийн давхаргаас гарахгүй гэж энэ дэр бичсэн байгаа юм. Тийм учраас энэ дэр бас зөвлөгөө хийсэн байж байгаа. Нөхцөл байдлын бол зоригтой эвдэх хэрэгтэй. Жишээлх юм бол
Өөрөөр нь одоогийн хийж байгаа ажил чалан багтай хэтэрхээ хүч хөдөлмөр зарцуулж байгаа бол шинэ ажил хайж болно. Эсвэл авчудтай байгаа юм бол давхар ажил хийж болно. Эсвэл амжиргааны зардал багтай бусад бүс нутгаар руу нүүж болно. Чалан хос сайтай гэдэг ч юм уу. Эсвэл зардал багтай гэдэг ч юм уу. Ийм гажир очиж амьдарч болно. Өөрчлөх хэрэгтэй. Жинхэнэ хамгийн гол асуудал болвол нэгдүгээр түвшингийн хүмүүс болвол зардлаа хэмнэх танахасаа илүү орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Манай монголчууд ярьдаг чамлахаар чанга хатаг гэж. За нэг ёсонтой зөв юм шигч гэсэн үнэн хэрэгтэй энэ номон дээр бичснээр болвол чанга хатгахаасаа илүү орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ дээр анхаарах хэрэгтэй хэлсэн. За хоёрдугаар түвшингийн хүмүүс болвол 35 саяас 350 сая орчим хөрөнгөтэй, орлоготой ийм хүмүүс хэлж байгаа. Сая нэгдүгээр түвшингийн хүмүүсийг болвол амьд улсын төлөө стратеги боловсруулах хэрэгтэй гэж хэлсэн. За хоёрдугаар түвшин болвол тэрнээс нь шал өөр. Боловсрал болоод ур чадварын стратеги боловсруулах, хэрэгжүүлэх. Нэгдүгээр түвшингийн хүмүүс болвол энэ боловсрал болоод ур чадварт мөнгө зарцуулах хэрэггүй гэдгийг хэлсэн. Тэгвэл хоёрдугаар түвшин болтой зэрэг яг нэг хэсрэг. Хоёрдугаар түвшингийн хүмүүс бол ихэвчлэн ур чадвар мэдлэг мэрэгжилтэн суурилсан. Энэ хөдөлмөрөөр чалан авч амьдарч байгаа. Ийм хүмүүсүүд. За энэ англид байгаа хүмүүсүүд болвол боловсролд зарцуулах хэмжээнээ хөрөнгө мөнгөтэй болчихсон байж байгаа. 35-аас 350 саяын хөрөнгөтэй учраас. Тэгэхээр энэнийх 1% нь ихтэй сургууль сурах, магистр доктор болох, мэрэгжлийн диплом үнэмлэх авах ийм боломжтой. Тэгэхээр зөвхөн өнөөдрөө харах биш. 10 жилийн дараа, 20 жилийн дараа харах. Энэнд хөрөнгө оруулалт хийх ёстой. Тийм учраас сурах хэрэгтэй гэсэн үг. Гэсэн ч гэсэн амьдралаас тасарсан, сурж гарч ирээд ч гэсэн ажил олж чадахгүй, орлого нэмэгдэхгүй. Ийм мэрэгжлийн бас сураад хэрэггүй. Энд хөрөнгө оруулалтыг хэрэггүй гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хоёрдугаар түвшний хүмүүс болвол өөрийнхөө орлогоор өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулна. Тэгвэл дараа нь үр шимээр хүртэл байгаа юм. За энэ болвол ирээдүйн баялагын суур болно гэж энэ номд бичсэн байна. За одоо 3 дугаар түвшин. 3 дугаар түвшин болвол 350 саяас 3.5 тэрбум хүртэл ийм хөрөнгөтэй хүмүүс. За энэ түвшингийн хүмүүс болвол ямар стратеги баримтлах юм бол хөрөнгө оруулалтын стратегийг барих хэрэгтэй. За энэ номын жоохч Ник Мажули болвол Just Keep Buying гэдэг номыг бас бичсэн байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол мөнгө бахалын бол тэрүүгээр хувьчаа авах хэрэгтэй гэсэн энэ санаа гэдэгшүүлсэн юм ном юм байгаа юм. Тэгэхээр живжигнээс хижээ бүх мөнгөө зарцуулаад хувьчаа худалдаж авах гэх юм бол энэ 3 дугаар түвшин төрсэн хүн сая бүх мөнгөө зарцуулаад хөрөнгө оруулалт хийхдээ анхаарах хэрэгтэй гэж тэгж бичсэн. Тэгэхээр бүхөө хөрөнгө гэж энэ дээр хэлж байгаа ч гэсэн энэ номон дээр бол өөрийнхөө бүхөө хөрөнгө биш 1% нь гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 3.5 тэрбумын 1% болвол 35 сая болж байгаа. За ийм хэмжээний мөнгөөр болвол хувьчаа худалдаж авч болох юм байна гэсэн ийм ойлголт. За сая энэ Ираны урд талын Иран дээр бас $200 $200,000 болох хөрөнгө оруулалт хувьчаа авах аргын талаар ярьсан. Тэр болвол асар чухал яриа байсан. За миний хувьд ч гэсэн энэ аргыг хэрэгжүүлээд өөрийн 1 жилийн туршлагыг ярьсан байж байгаа. Хэрвээ сонсоогүй хүмүүс байвал тэр яриаг бас сонсоорой. Яг яаж хувьчаа худалдаж авч тэрний үр ашиг хүртэх үү гэдэг талаар ярьсан байж байгаа юм. За ингээд 2 дугаар түвшинд болвол өөрийгөө хөгжүүлээд сургалтанд суугаад мэдлэг боловсрал эзэмшээд орлого олохын чадвараа ингэ нэмэгдүүлсэн байж байгаа. Тэгтээ зэрэг 3 дугаар түвшин түрээд ихтэй зэрэг орлого ороод ирнэ. Хурамтлалтай болно. Тэгэхээр энэ хурамтлалаа яг хөөгдөж зэрэг мөнгнөөс мөнгө төрүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол хувьчаа худалдаж авах. Энэ стратегийг хэрэгжүүлэх хэрэгтэй болчих юм.
За энийг болвол саяхан хэлсэн тэр хөрөнгө оруулалт хийх, хувьчаа худалдаж авах гэсэн яраан дээр дэлгэрэнгүй хэлсэн. Тэрийг үжиж байгаад сонсож байгаад та бүгд бас энэ талд анхаарал хандуулаарай. За тэгвэл дараагийнх нь шат. Дөрөвдүгээр шат левел болвол 3.5 тэрбумаас доошгүй ийм хөрөнгөтэй болчихсон үе. За энэ үеэс эхлээд болвол одоо бизнес эхлүүлэх ийм чав болж байгаа юм. Ийм стратегийг хэрэгжүүлнэ. Хэн бизнес эрхлэх гэх юм бол 3.5 тэрбумаас доошгүй хөрөнгөтэй бизнес эхлүүлэх. Тэгээ яагаад вэ гэхээр ийм хэмжээний мөнгөтэй хүн зөвхөн хувьчаа худалдаж аваад хувьчааны ашгаар цаашаа хөрөнгө мөнгөн өсгөнө гэх юм бол асар их хугацаа хэрэглэнэ гэж байна. Тийм учраас дөрөвдүгээр төвшний хүмүүс бол хувьчааны ашиграас амьдрал хийхгүй. Харин зоригтой бизнес хэрэгтэй. Жишээлх юм бол 1 сая долларын хөрөнгөтэй хүн жилд 5% өсөх хувьчаа авсан гэж бодоход 10 сая доллар хүрэх гээд 28 жил хэрэглэнэ гэж байгаа байхгүй юу? Тийм учраас бизнес хийх нь бол хамаагүй түргэн хөрөнгө нэмэгдэнэ. Тэгэхээр анхаарах зүйл нь юу гэхтэй зэрэг ийм хэмжээний их мөнгөтэй болсон бизнес эрхэлж байгаа хүмүүс болвол хэрвээ нэг том алдаа гаргах юм бол бүгд нурж байна. Дахиад левел 1 рүү буцах явалт. Энийг бол энэ номон дээр онцгой анхааруулсан байж байгаа. Баян хүнээ ядуурж баргах нь бол асар түргэн гэж. Монгол хэлч үгэн тус байж байгаа. Баатар хүн нэг сумыг даахгүй. Баян хүн нэг жуудыг даахгүй гэж. Халдвар малтай байсан ч гэсэн ганц удаахийн жудаар мудаан барь. Энийг хэлж байгаа. Тэгэхээр баян хүн ч гэсэн ялгаа байхгүй. Нэг том алдаа гаргах юм бол дампуураад өржөөлөнд орно. Тэгэхээр энэ хөрөнгөнд тараах хэвээр зөвхөн тодорхой нэг хэсгээр нь зөвхөн нэг хувиор гэх мэтээ янз бүрийн одоо гарч болж шүү эрсдлүүдийн талаар энэ номон дээр их дэлгэрэнгүй бичсэн байж байгаа. Тэрнээс яаж гарах уу гэдэг. За тэгвэл дараагийн түвшин 5 дугаар түвшин. 5 дугаар түвшин бол 35 тэрбумаас 350 тэрбумын хөрөнгөтэй. Ийм хүмүүс хэлж байгаа. За энэ түвшний хүмүүс бол бизнесэнд хэлэх стратеги боловсруулах хэрэгтэй. Дөрөвдүгээр түвшинд бол бизнес эрхлэлт хэлчихсэн ашиг орлого сайтай байж байгаа. Тэгвэл тэрийг уламт хэлж өргөжүүлэх энэ бодлогыг хэрэгжүүлнэ. Гэсэн чигсэн энэ үед бол зөвхөн мөнгө цагаан нүд улаан байж болохгүй. Зөвхөн мөнгө бодоод хэрэггүй гэсэн. Хамгийн гол асуудал чинь бизнесийн доктортой байдал. Хүмүүсийн хооронд харилцаа. Эрсдлийн удирдал. Гэх мэтээ янз бүрийн одоо толгой хашлгасан ажлууд бий болно. За энэ үед бол ерөөсөн мөнгөний асуудал арилжсан байна. Ямар ч мөнгөний бохомдол байхгүй. Тэгвэл юу үүсч бий болох вэ гэдэг зэрэг. Одоогийн ярьж байгаа энэ 5 дугаар түвшин мөн дараагийн ярих 6 дугаар түвшин ялгаа байхгүй. Мөнгөний проблем асуудал ерөөсөн үүсэхгүй. 1-р түвшин бол тэр чигээр мөнгөний асуудал шүү дээ. Өөр жилд орчихсон байна. Мөнгөтэй бол сайхан амьдрнаас ойлголт. Гэтэл энэ 5-6 дугаар түвшинд хүрээд ирэх юм бол мөнгөтэй холбоогүй асуудлууд үүсдэг байхгүй юу? Тэр нь юу байна вэ гэдэг зэрэг эхнэр нөхөр хоёрын хооронд харилцаа. Хүүхдүүдийн боловсрол хүмүүжил. Хүүхдүүд нь буруу замаар мөчсөн асуудалд ордог гэдэг ч юм уу. Эсвэл эрүүл мэндийн асуудлууд. Мөнгөөр хөдөлж авах арга байхгүй. Тийм учраас их мөнгөтэй болсон ч гэсэн яг энэхээ эсрэгээр болтой зэрэг гэр бүлийн асуудал, хүүхдийн асуудал гэдэг янз бүрийн асуудал ч улам хөндрөх ийм хандлагатай байдаг. Төрөх эмийн жовлонгийг төрөхгүй юм мэдхгүй гэсэн ийм үг байдаг. Тэгэхээр баян хүнд бас баян хүнээ жовлон байдаг байна. Энийг бид нар мэдхгүй. Тэр нь юу вэ гэдэг зэрэг гэр бүлийн асуудал энтергээд бүр илүү хурцтмал болно. За 6 дугаар түвшин хамаг сүүлч. За энэ 6 дугаар түвшинд бол ямар байлдах бодлогыг хэрэгжүүлэх вэ гэх юм бол хөрөнгө хамгаалах. За энэ бол бүр ихэн аяадаар тоологдох хэмжээний хөрөнгөтэй болсон учраас одоо энийг хамгаалахгүй болохгүй. Тэгээ энэ хөрөнгө мөнгө чинь дараагийн 3 үешд чинь уламжлагдаж өвдөгдөж чадахгүй юу гэдэг. За энийг бас бодолцох хэрэгтэй. Ийм юм байна. Тэгэхээр энэ үед мөн саяын 5 дахь ярьсан шиг аз жаргал гэдгийг бол мөнгөөр хэмжиж болдгүй юм байна. Мөнгөөр хэмжихдэггүй тийм зүйлүүд байдаг юм байна.
Тэр нь юу вэ нөхдөж ирэг? Сэтгэл зүрх, эрүүл мэнд, цаах ухчаа гэдэг ч юм уу. Ийм хүчин зүйлүүд байдаг. Энийг ойлгож эхэлнэ. Тэгээ юу байх вэ хөхдөж ирэг? Гэр бүл салалт байна. Тэгээд хөрөнгө мөнгө хуваарлах, өвлүүл энэ хэл юм байна. За тэгээ энэ дэр дагалдаад нэгэнтээ хөрөнгө мөнгөтэй нэр төртөө болчихсон. Бизнес нь асар өргөжчихсөн учраас янз бүрийн хэл ам дагуулж магадгүй. Шүүхийн эрсдэл, жаргаж аваллага тасрахгүй. Асар их төлбөр төлдөг. Гихмитийн толгой өвдгсөн асуудал гарч ирнэ. Буруу жамаар яваад баяжчихсан, гүйлчихсэн. Муу явсан хүмүүс бол шорон оронд орох, ийшэн дэшин жухтаад алга болдог гэдэг. 9 шидинка муугаа гэж болно. Тийм учраас яах вэ гэвэл өөрийнхөө цэвэр хөдөлмөрөөр ухаалга зөв явж ирсэн хүмүүс бол энэ үед энэ баялгаа яах вэ? Өөрийнхөө үр хөвгүүдэд нэгдэж 3 үеэр нь хэрэглэх, цаашаа үргэлжлээд авч явах. За энэ байдлын доктортой болгож өгнө. Тэрнээсээ гадна бусдын төлөө амьдрах. Энэ ад жаргал сайн сайхан гэдэг бол зөвхөн өөрийнхөө төлөө биш. Нийгмийн төлөө, улс орныхон төлөө, монголчуудынхаа төлөө, жовсон жутсан хэн нэгний төлөө жороолож ажиллаж чадах юм бол тэрэн шиг сэтгэл ханамжтай өөр чинь ад жаргалтай болгож байхгүй. Тийм учраас уянлага сайн үед хийх ёстой. Улс орон хүндрэлтэй төлөө сайн сайхан зүйлийг бүтээв, үлдэх. Энд анхаарах. Ийм чаг. Бид нар яах гэж энэ хөрөнгө мөнгө гэж хулуулсан юм. Энэ бол улс орныхон төлөө, хүндрэлтний төлөө, энэ дэлхийн сайн сайхны төлөө. Байнгу баймар байна. Өсгөлөнгөө баймар байна. Бүгдээр ад жаргалтай эв наримталтай амьдрмаар байна. Энэний төлөө өөрийнхөө хүчин зүтгэл хавнуурыг оруулах. Тэгэхээр энэ үшид бас асуудал гарч ирдэг байгаа юм. Юу вэ нөхдөж энэ номдэр бичснээр дутуугийн мэдрэмж төрдөг байгаа. Өөрөө хичнээн 6 дугаар левлийн баян хүн болчихсон мөртлөө бусад баячуулаас ядуу байгаа юм шиг. Тэд нарыг гүйжгүй байх юм шиг ийм ядуугийн ийм дутуугийн мэдрэмж төрдөг гэж байгаа юм. Тэгэхээр аль ч левелд байсан бусдтай өөрийгөө харьцуулах хэрэг байхгүй. Өөрийнхөө үнд жил тулгуурлаад амьдрах ёстой гэж эндэж юусан байж байгаа. Би бусдаас илүү байна уу гэдгээр юм биш. Би юу бүтөөж гин үү гэдгээр. Би бусдад юуг өгч чадж гин үү гэдгээр ялгах ёстой. За өнөөдрийн ярсныг товчонд дүгнэе. За өнөөдөр нэг маажуулыг бичсэн. The Wealth Ladder гэдэг баялагын шат гэдэг номыг ярлаа. За энэ ном дээр болвол хүмүүсийг, гэр бүлийг баялагын хэмжээгээр 6 шатад хуваадаг тухай ярьсан. За энийг мэдснээр өөрөө жоохон яг аль шатанд нь байна. Яаж нэг шат ахуулах уу гэдгийг ойлгоход тус болно. За энэ тухай болвол хижээж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэт түтхүр дээр бас ярьсан байж байгаа. За энэ шидэт түтхүр номын 7 дугаар бүлэг дээр мөнгөгүй сайхан амьдрал зөвхөн үлгэрд орчихдаг гэж санхүүгийн эрхчлөөний зарчим гэдэг ярьж өнгөрсөн. Үлдсэн гисхийн дараагийн удаа ярья гэд одоо хүртэл ярьж амжаахгүй байж байгаа. За энэ дээр болвол санхүүгийн эрхчлөөнд хүрэх 5 төвшин гэдэг баялагын шатны талаар ярьсан. Тэгээд энэ дээр нь тулгуурлаж ягаад яаж одоо санхүүгийн шинэ амьдралтай болох вэ? Тэгээд тэр бомтон болох 21 хоногийн төлөвлөгөө гэдэг. Тэгээ хөдөлмөрөөс бүтээлээс систем рүү орлогын шат ахуулах арга гэдэг. Тэгээ хамгийн сүүлд нь өөрийн амьдралыг өөрчилөх бизнесийн 10 санаа гэдэг бичсэн байж байгаа. За энийг болвол дараагийн удаа бас ярих гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр яагаад өнөөдөр энэ баялагын шат номыг ярьсан бэ гэвэл миний бичсэн номтой агуулгын хувьд жарамжуул нь давчиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол санхүүгийг төвшөнд хувааж үжих явдал. Хижээж оройтгүй дээр бол 5 төвшин, энэ дээр бол 6 төвшин бичсэн байна. 35 сая хүртэлх орлоготой хүмүүсийг болвол 1-р төвшин гэж үзнэ. За энэ төвшөнд байгаа хүмүүс болвол орлого багтай одоо ихэвчлэн одоо өржөлтэй байдаг. Өөрийн хүснээр ерөөсөн мөнгө зарцуулах эрх байхгүй. Бохож үйл дээр хэмнэх, нарийн тоожоолох шаардлагатай амьдрал хийж яадаг. Тэгэхээр энээс яаж гарах уу, амьд үлдэх гэх юм бол ямар ч байсан ажиллах хэрэгтэй. Олон чагаар ажиллах хэрэгтэй, давхар ажиллах хэрэгтэй. Дахиж өржөөл тавь болохгүй, өржөөлө багтуулах хэрэгтэй. Ингэж энэ төвшингөөс мултарна. Харин 2 дугаар төвшингийн хүмүүс болвол
Өөрийнхөө мэдлэг чадварыг сайжруулах. Энд хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэгхийн бол 3 дугаар түвшин рүү орно. 3 дугаар түвшин болвол хөрөнгө оруулалт хийх ийм стратеги баримтлах. Ийм цаав. Тэгэхээр хоромтлуулсан хөрөнгө мөнгөөр юу хийх вэ гэдэг зэрэг төрөл бүрийн салбарт хөрөнгө оруулалт хийж эхлэх. Мөнгнөөс мөнгөийг төрүүлэх. Ийм бодол их байна. Харин 4 дугаар түвшинд байгаа юм болвол хүрчих юм болвол бизнес хийх ёстой. 5 дугаар түвшинд бол бизнес өргөжүүлнэ. 6 дугаар түвшинд болохтой зэрэг тэрийг хадгалах, доктортой байдлыг хангах. Ийм бодлогыг баримтлах ёстой. 5 болоод 6 дугаар түвшинд хүрээд ирэхдээ зэрэг мөнгөний асуудал шийдэгдчихсэн. Мөнгөөр шийдэж болохгүй асуудлууд улам илүү хурцдсан байна. Гэр бүлийн асуудлууд, хайр сэтгэлийн асуудлууд, үр хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндийн асуудал. Тэгээд янз бүрийн жаргаж авах. Хилам. Ийм зүйлүүд бол бүр илүү эрс өндөрчсөн байна. Тэгэхээр энэ бүх зүйлийг яад туулах. Энэ нарийн арга чаргууд энэ дэр бичсэн байна. Энэ ном бол дөнгөж саяхан англи хэлнээс япон хэлэн дээр орчуулгдсан. Тэгээд Японд бестселлер болж байгаа. Монгол хэлэн дээр бас орчуулгадаагүй байж байгаа. Тэгвэл монгол хэлэн дээр ямар ном уншиж болох вэ? Хижээж оройтхгүй мөрөөдөл биелүүл шидэт төлхөр уншиж болно. Энэ номын 7 дугаар бүлэг дээр нь санхүүгийн эрхчлөөнд хүрэх хөтлүүрийг бичиж оруулсан байж байгаа. Тэрийг уншаад хэрэгжүүлэх юм бол бас санхүүгийн эрхчлөөнд хүрэх болж байгаа. Бид нарт бол тоочоо байх хэрэгтэй. Өнөөдөр бид нар жоохон ямар шатанд, ямар төвшөнд нь байна вэ? Тэгээ юуг анхаарах ёстой. Энийг мэдчихэж сая дараагийнх юм даа. Эхлээд ажиллах ёстой ямар ч байсан. Хөдөлмөрлөх ёстой. Хөрөнгө мөнгө байхгүй болвол багшид шав орж болно. Дагалд нь сурж болно. Тэгээд тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтад ирэх юм бол тэрүүгээр ихтэй сургууль сурж болно. Мэргэжлийн сургалтанд хамрагдаж болно. Ингэж өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгж тэр чинь яг гарч ирээд хөрөнгөтэй бол хөрөнгө мөнгө чуулж эхэлнэ. Тэрүүгээр юу хийх вэ гэдэг чинь мөнгнөөс мөнгө төрүүлдэг, хувьчаа хөдөлж авах хэрэгтэй. Тэгээд тодорхой хэмжээнд өсөд ирэхдээ зэрэг бизнесээ эрхлэнэ. Тэгээд дараагаалхамдаа тэрийг өргөжүүлэх хэрэгтэй. Тэгээд хамгийн сүүлд нь яах вэ? Зөвхөн өөрийн жаргал чимдийн төлөө биш. Бусдын сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө, бүр дэлхийн төлөө, хүн төрөлхтний төлөө тэр хөрөнгө мөнгийг, тэр сэтгэл оюуныг зарцуулах боломж нээгдэнэ. Энэ эцсийн зорилго болвол мөнгнөөс хамаагүй цогол. Эний ерөөсөө гэж мартаж болохгүй. За, анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар баяртай уулзъя.